электроник гэсэн нэртэй төсөл хичээлийг хэрэгжүүлж байна. За энэ жилийн электроник төсөл хичээлийн хувьд бол манай сургуулийн энэ үйл ажиллагаанд сургуулийн маань нийт 280 гаруй сурагчид болон 50 гаруй ажилчид, албан хаагчид бүгд оролцсон. Ийм өргөн хүрээтэй энэ төслийн хүрээнд бол электроник буюу одоо физик, техник, технологи, математик, англи хэл, мэдээллийн технологи, за одоо ингээд өөр зураг ч гэдэг юм уу те энэ олон хичээлийг интеграцлж цогц тэм чадвар болгож чадсан. Би энэ төсөлд орсноор удирдлагатай машиныг хэрхэн ажилуулах, электрон, цахилгаан гэж яг юу юм гэдгийг хоёр шатаар нэмж ахиулсан. Удирдлагатай машин эвдэрх юм бол би үүнийг засах анхны мэдэгдэхүүнтэй ямар ч болсон. Бид хоёр шинэ их сургуулийн 8-ын Б ангийн сурагч Жанар эм Тэмүүлэн хоёр байна. Тэгээд би болохоор одоо Легорофтын талаар ярина. Яг юуны талаар ярих вэ гэхээр одоо олон улсын тэмцээнд бид нэр ингээд жил болгон явдаг байгаа. Бас үндэсний тэмцээн гэж дотороо зохиодог байгаа. За анх болохоор манай Монголыг төлөвлөж болохоор 2013 онд Солонгос руу тэмцээнд явжсэн. Тэр үед болохоор яг анх туршлага нэг хөрөмтлөгдөөгүй. Тэгээд анх удаа оролцож байсан болохоор байр эзэлж чад 2014 онд болохоор яг Үрдэн жилийн одоо 2013 он буюу тэр яг өмнө нь оролцож байсан хүмүүсээс илүү байр ахиулж чадсан. Тэгээд тэр байр ахиулснараа одоо бид нэр эгдэг чимдээ одоо бид нэр ийм олон улсын тэмцээнд юу н оролцоод явж явах боломжтой. За электроник төсөл хичээлээр хүүхдүүдэд олгож байгаа энэ чадвар маань ирээдүйд хүүхдүүдийн маань амьдралд нь өөрийнх нь эргэн тойронд нь тулгарсан альва асуудлыг шийдвэрлэхэд эндээс олж авсан чадварууд эндээс олж авсан мэдлэг нь эндээс харсан тэр санаа энд нэг ийм хийжсэн шүү гэдээ одоо санаанд үлдсэн байгаа энэ арга туршлагууд бол ирээдүйд хэрэг болно гэж найдаж байгаа.